Мибурни. За сайн бацхан энэхүү үйлчлэгийг үзэж байгаа бүх хүмүүст энэхүү өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэхүү үйлчлэгийг үзэж байгаа бол манай компани явуулдаг тийм миний багшилдаг хичээлийг сонирхож байгаа хүмүүс байгаа. Тэгээ би ажил дээрээ мэргэжлийн камераар гэрэл тавьж байгаа ч юм ингээд нэг тийм ярилцлага өгөхийг бол хүссэнгүй. Би ер нь өөрөө тийм их чөлөөтэй байхыг хүсдэг. Тэгээ та бүхэнтэй яг өөрийнхөө чөлөөтэй бай гэж бодоод гэртээ ирчээд яг ажлаас орж ирчээд тэгээд бичлэг хийж байна. За тэгээд өнөөдөр бол яг 2010 оны 4 сарын 14 анх манай сургалт 2014 оны 8 сараас явагдсан. Одоогоос бараг 3 жил хагасан юм. Бараг л 4 жилийн өмнө. Тэгээд удахгүй 4 жилээ болох гэж байгаа. Гэтэ тэрнээс өмнө юу болох гэж байгаа гэхээр манай онлайн академи 3 жилийн Монголд интернетээр төлбөрөөлөлт, видео, хичээл, текст хичээл тэгээд тэндээс шууд шалгалт өгөөд явдаг тийм онлайн академийн систем бас бий болсон 3 жилийн болох гэж байгаа. Тэр бол манай компани баг анхдагч байж чадсан болов гэж бодож байна. Бас өөр бас төстэй юмнууд бас байсан гэдгийг бол үгүйсэхгүй. Гэхдээ бол яг үнэхээр зах зээлд бол нэвтрснэг бол мэдэхгүй байна. Тэгээд сургалтын талаар хүмүүс манай ажилчид тайлбарладаг. Тэгээ манай мэдээллийн ажилтнууд л ер нь тайлбарладаг. Гэхдээ хамгийн сайн тайлбарыг бол би өгдөг. Гэхдээ надаас илүү тайлбарыг манай сурагчид өгдөг. Тэгээд манай сургалтанд сууж байгаа хүмүүсийн судалгаагаар бол 70% нь найзууд нь бие биенийг суулгадаг, ах эгч нарынхаа хүүхдүүдийг суулгадаг, хамаатнуудаас суулгадаг. Ер нь манай компаниуд нэг тийм энэ сургалтандаа нэг их тийм юу өгөөд байдгүй л дээ. Сурталчилгаа хийгээл эсвэл дөхлөөгөл Facebook дээр буст ерөөсөө хийдэггүй. Яагаад вэ гэхээр энэ яг манай сургалтыг эртнээс судалсан, өөртөө сонирхож байгаа тиймэрхүү хүмүүс суугаасаа гэж үздэг болохоор тийм сурталчилгаа бол хийгээд байдгүй. Тэгээд сургалтын талаар мэдээлэл бол манай Миборны Facebook хуудас дээр ордог. Тэгээ миний Facebook хаяг дээр ордог. Тэгээд миний Facebook дээр байж байгаа фоллоу байдаг. Эсвэл манай Facebook-ийн найзууд маань хараад цаашаа найзуудаа санал болгодог ч юм уу. Манай сурагчид ер нь л манай сурагчид нөгөө энсэл боллоо өнгөд найзаагаа суулгачдаг байхгүй. Тийм болохоор нэг их тийм сурталчилгааны ажилд явагддаггүй. Тэгээ бас нэг олон хүмүүс бас мэддэггүй. Гэхдээ энэ 2014 оны 8 сараас хойшоо бүхэл бүтэн 600-аас 700 хүн суулсан байдаг. Тэгээд онлайн академид бол нийтдээ бүртгүүлсэн 360 гаруй хүмүүс байна. Тэгээд нийтдээ манайх энэ хугацаанд нийтдээ 25 элсэлт авсан. 25 ширхэг элсэлт. Би одоо бүр энэ бичлэгийг бас удаан байлгахыг хүсэж байна. Яагаад вэ гэхээр би бас энэ сургалтын талаар амар ингэж бодож явдаг, гундаг, инээдэг амар юмнууд их байдаг байхгүй. Тэгээл шудраг байл гэж бодож чинь. Тэгээ манай хамгийн анхны элсэлтийн маань төлбөр $100 төлбөртэй байсан. $100 төлбөртэй. $100 ч одоо их штэ. Одоогийнхоо бодвол их бага байсан л гэж л байгаа юм л та. Тэгэд манай анхны хичээл маань болохоор зөвхөн гэр гэрээсээ сурагч болон багш одоо би онлайнаар хичээлүүд нь ороод явах тийм бүтцтэй байсан. Тэгсэн чинь нэр манай эхний эзэлт маань 30 үнээр шууд эхний 7 хоногт дүүрсэн болохоор би бол ганцаараа 30 үнэтэй нэг өдөр бол ярьж чадахгүй. Тийм болохоор нэмэлт 2 хүн сургаж аваад нэг бас мэдээллийн ажилд нэмж аваад тэгээд танхимын сургалт явуулсан байдаг. Тэгээд одоо тэр танхимн дээр орж исэн хичээлүүдэд батахаар одоо өөрөөсөө ичмээр ч юм шиг тийм ээ. Тиймэрхүү мэдрэмж төрдөг. Гэхдээ тэр үед манай хичээл ямар байсан бэ гэхээр A4-ийн цаасан дээр 18 сэдвтэй. Тэр 18 сэдвийн хичээлийг нэг өдөрт 6 цагаар лекц тавиад явчихдаг байсан. Тэгээд бусд ажлын өдөр яг энэ 18 сэдвээс та нар өөрсдөө сонгоод өөрсдийнхөө хүссэн хичээлээ багш нараар заалгаад татлага аваад яваарай гэдэг тийм дүрмтэйсэн. Тэгээ энэ маань их давуу талтай, бас сул талтай байсан. Яагаад вэ гэхээр тэр нэг хүний сонирхгүй байгаа сэдвийг заавалч өвдөрний хүчээр заагаад авах шаардлага байхгүй шүү дээ. Тийм болохоор нэг тэр талаар бас даваа байсан. Нөгөө сул тал нь юу байсан бэ гэхээр нэг хүн маань нэг сэдвээ барай авчихаар нөгөө хэрэгтэй сэдвүүдээс олж авах хэрэгтэй байсан мэдлүүд авч чадахгүй байсан. За тэгэл эхний 8 эсэлт бол нэг 18. Үгүй эхний 4 эсэлт бол нэг 18 сэдвтэй байсан. За тэрний дараа дахиж төлбөр маань бас нэлээд нэмэгдсэн. За тэгээ ер нь бас бодсон л та. За энэ ер нь бас хичээлүүд маань ер нь бол дайггүй болж байна. Манайх төлбөрөө нэмж байгаа. Төлбөрөө яагаад нэмэх ёстой вэ? Ер нь эхлээд төлбөр нэмэх гэсэн санаа яг юунаас гарсан бэ гэхээр за ер нь л бидний одоо би энэ хүмүүс заадаг юм зааж одоо өөрийнхөө цаг завыг хумсалж явахаар зүгээр интернетээр өөрөө заадаг юмнуудаа хийгээд хангалттай хэмжээних мөнгө олдог байсан байхгүй. Тийм болохоор
За яг энэ асуудлын шийдлийг яаж болох вэ? Сургалтанд суух гээд амар олон хүмүүс шаарддаг гэдэг. Энэ асуудлын шийдлийг яаж болох вэ? За ер нь энэ хичээлийнхаа сэдвийг арай өргөн болгоё, тийм ээ. Арай илүү бүр үр өгөөчтэй болгоё. Зүр одоо анхан одоо компьютерийн хэрэглээг одоо анхан шат гэж ярьдаг бол компьютерийн хэрэглээний дунд шат хүртэл тиймэрхүү их хэмжээний тийм мэдэгдэхүүнтэй болгоё. Сэдвээ нэмж эхэлсэн. Тэгээ тэр сэдв маань нийтдээ 32 сэдв болсон байдаг. 18 сэдв маань 32 сэдв болсон. За тэгээд тэр сэдвийн маань дараа тэгэл бас төлбөр маань нэмэгдсэн, хичээлүүд маань сонирхолтой байсан, сурагчид маань сурах юмаа зөндөө сурсан. Тэгэл хичээл төгсөн мөртлөө миний сэтгэлд ерөөсөө бас хүрэхгүй байсан. Тэгээ манай зарим сурагч нарт бас сэтгэлдэлт нь бас хүрээгөөж бас магадгүй. Гэхдээ ер нь бол тэнд бидний зааж ирсэн хичээлийг бол яг үннийг хэлэхэд хүлээж авч дийлэх одоо юуг мэр өвдөө те заавал ч ингээд 2-3 сарын хугацаанд сурах үнэхээр хэцүү байсан. Тэгээд ямар ч гэсэн тэгэл хүмүүс өөрсдөө сонирхож ирсэн сэдвээ барьж аваад хичээлүүдэд үзэл яваад байсан. Тэгээ манайх нийтдээ сургалт маань эсэлт аваад 3 сарын дараа ихэд 400 гаруй сурагчтай болсон байсан. Тэгээд манай офис маань ч бас томорсон. Тэгээд томроод бас онлайн системтэй болсон. Сурагч нарын асуултыг нөгөө ингээ видео чих миний нүд ийшээ тийшээ хөдлөөж авч магадгүй. Би яг нөгөө тийм юу биш болохоор нэвтрүүлэгч идэр биш болохоор бас нүдний асуудал их гардаг юм билээ шүү. Амар жоох эвгүй харагддаг. Ийм зузаан сургалтын материал бий болгож ирсэн. Одоо энэ миний уншдаг ширээний ном байна л да. Тэгэхэд бараг энэ номноос зузаан байсан баг. Гэхдээ хуудсууд нь том өнгө тэмдэлтэйсэн болохоор 50 хуудастай тийм ном гарч ирсэн. Тэгээд энэ номд маань ингээд хичээлүүдийн маань товч тодорхой заалтууд ингээд нэвтрхий тойл ирсэн. Тэгээд тэндээс тийм нэвтрхий тойл гаргаад сурагчид маань бас зарим хичээлээ мартсан байж магадгүй гэж одоо тийм тэр давталга хичээл дээр ирэхдээ тэр нэвтрхий тойлоос ирээд хичээлүүдийн сэдвийг хараад за агш би энэ хичээлийг ойлгомоор сурмаар байна гэж явсаар хагаад бүхэл бүтэн 8 сар сурагч нартайгаа өглөөний 9 цагаас оройн 2 цаг шөнийн 2 цаг хүртэл би багш нартайгаа хамт зуралцдаг байсан. Тэгэл тэндээс маш олон амжилттай өмнөс гарсан. Тэгээд ер нь нэг тийм багш тий хамгийн гоё мэдрэмж яг юу вэ хэрэг штэ. Чи нэг хүнийг сургана. Нэг хүн чинь сураад чамаас сурсан юм а цаашаа өөрөө ингэж хөгжүүлээд тэгээд маш өндөр тий надаас илүү амжилт гаргаад маш том гоё миний бүр төсөөлж байгаагүй юмнуудыг хийдэг юм уу тий. Миний даваагүй давааг ингээд манай сурагч нар даваад том компанид ажилд ороод тиймэрхүү юмнууд маш их харагддаг. Тэгээд хаяа ингээд бас сурагч нар маань залгаад багшааваас маш их баярлаа. Таны хоолнд оруулах юмсан, уулзах юмсан гэл. Би ч уулздаггүй юм. Ер нь эвгүй штэ. Би ч ер нь жоохон ичимхий төрлийн байхгүй. Тиймэрхүү мэдрэмж бол амар их гоё байдаг. Энэ видео нэг урт болно л доо. Тэгээд жоохон сунжаардах шүү. Би тэгээд эхнээс нь гяс товч яриа авчаа. Нэгээс 4-р илсэлт маань нийтдээ 18 сэдвтэй байсан. Тэгээ 4-өөс 8-р илсэлт бол нийтдээ 32 сэдвтэй болсон. За тэгээд 8-аас 15-р илсэлт маань онлайн ихтэй буюу 20 цагийн видео хичээлтэй, 3 шалгалттай. Хичээлээ бүр гэрээсээ хаанаас ч хамаагүй хэдэн ч удаа гэрээсээ ингээд манай академи вебсайт руу ороод нэвтрэх боломжтой болж эхэлсэн. Ингээд ирэнгүүтээ багш нарт ирж байгаа буюу одоо надад ирж байгаас миний туслах багш нарт ирж байгаа ачаал маань маш их хөнгөрсөн байдаг. Тэрний юу гэхээр сурагч магадгүй зарим хичээлийг үзэх хүсэлгүй гэж байна. Тэдрийгээ зүгээр алгасаал дуртай хичээлийн видеогоор үзээд асуух юмнуудаа имэйлээр надаас асуудаг байсан. Тэгээд энэ бол маш тасархай систем болсон. За тэгээд энэний дараа Miborn support гэх систем өмнө хэрэгжиж байгаа. Тэгээ саяхан шинээр хэрэгжиж эхэлсэн. Энэ юу вэ гэхээр ticket систем буюу тасалбар систем. Энэ одоо имэйлээс илүү одоо сурагч нар маань нэмэлт одоо вебсайт дээр нэвтрэх хэрэг аваад тэгээ өөр тулгарсан асуудлуудаа текст, зураг, видеотой багш нар руу явуулаад тэгээ тэднийг нь багш нар нь 72 цагт ингэж хариулдаг. Асуудлыг шийдэж өгдөг. Тиймэрхүү систем рүү орсон байдаг. Тэгээд ер нь бас энэ сургалт нь тэгээд мэдхгүй би үнэхээр 660 мянган төгрөгөөр яг ийм сургалт би үнэхээр энэ компьютерийн талын чиглэлээр одоо нэг их мэддэггүй ч юм уу тийм ээ. Сурахыг үнэхээр ирмэлцдэг хүн байсан бол энэ 660 мянган төгрөг бол би баг үнэхээр зүгээр Miborn үнэхээр зүгээр нэг ийм хүн зааж ивэл зүгээр хажууд нэг жилч юм уу хамаагүй очоод
яах вэ? Дагалдыгаа сурах байсан. Тэгээд хүмүүс бас ингээд хардаг л да 20 цагийн видео хичээл юм уу гэдээ үзэнгүүт. Яг тэгээд та нар ингээд бодоод үзвэл 20 цаг нэг хүний ярьж байгаа ингээд яриаг үзэн тэрийг судлан юм амар сэдв юм ч одоо. Онлайн хичээлэг бол үзэхэд 45 хоногоос 60 хоног шаарддаг. Тэгээ манай сурагч нар зарим нь залхуурдаг ч юм уу бүр тийм залхуурмаар их юм байдаг. Тэгээ тэмдэглэл дэвтэр хөтэлдэг. Одоо тэмдэглэлийн дэвтэр гэхэд л одоо 60 удаатай дэвтэр 2-оос 3 хуудас дуустдаг. Тэгээ би дан судлах 52 хичээлтэй амар том сэдв баггүй. Энэ баг үнэхээр одоо баг л зөвхөн үнэхээр гайхалтай сэдвүүд байдаг. Тэгээд гэхдээ миний бас анзаарч байгаа юмнууд юу вэ гэхээр эмэгтэй хүмүүсийг би амар их биширдэг болсон. Яагаад вэ гэхээр манай эрчүүд маань ингэж тууштай байх чадвар нэмэгтэйчүүдээс хамаагүй бага юм билээ. Эмэгтэй хүмүүс бол тэгээ чадахгүй байсан ч гэсэн зууралтж байгаа л мэдээ гэсэн юмнуудаа надаас нэгж байгаа л мэддэг. Манай эрэгтэйчүүд болохоор асуултуудаа ингээд асуухаас ичээд ч юм уу тийм эмзэглээд ч юм айгаад байдаг. Хэрв тэгж айгаад байдаг бол одоо манай зарим сурагч нар бас үзчихэж магадгүй. Энэ асуух юмудаа асуултаа асуухгүй бол тэгэл чийл хохирно. Тийм болохоор асуултаа сайн асуух хэрэгтэй. Ер нь гайхалтай хичээл заад юм байна дөө яг ингээ өөр сэтгэлээс ингээ альбом бос ингээ ярьсан чи ер нь гоё юм байна. Тэгээд энэ интернетээр хэрхэн мөнгө олж ажилтаа болох вэ гэдэг сэдэв мөртлөө эн чинь эннийхээ цаана амар том асар том сэдэв явж байгаа байхгүй. Хэрвээ чи компьютерийн анхан шат ч юм уу дунд шатанд хэрэгэлдэг бол одоо энэ хичээл сууснаар юун дунд шаттай интернетийг шал өөрөөр хардаг болно. Бүх юмыг шал өөрөөр хардаг болно. Ялангуяа одоо энэний чинь яг гол сэдв нь юу байсан бэ гэхээр компьютер интернет хоёрыг тултал нь гоё ашиглаж сурцгаая гэдэг сэдвтэй байсан байхгүй. Тэгсэн чинь хүмүүс энийг бол нэг сонирхгүй шүү дээ. Эний чи яг гол сэдв нь интернетээр мөнгө олохдоо биш, компьютерыг арай өөр агсан төвшөнд ашиглаж сурах. Интернетийг агсан төвшөнд ашиглаж сурах. Тэ? Тэгээд ашиглаж сурсныхаа дараа ийм ажил хийж ийм мөнгө олж болтгийн гэдэг л сэдв багхгүй юу. Тийм болохоор аим юу. Эмэр амар өргөн том сэдв юм байна. Би чи ер нь агуу хүн юм уу? Аавч та баярлал. Бүх намайг өдий том болт бүх зүйлийг минь зааж өгсөн өрсөлдөгч багш нар тэгээ миний рол модель Стив Джобс, Билл Гейтс нарт маш их баярлалаа. Энэ бол зүгээр гайхамшиг. За тэгээд юу вэ? Би бүр одоо энэ одоо нэг тийм юу болчлаа энэ одоо зөвхөн өөлөө драм тоглоод байгаа юм шин тэ. За би тэгээд яг одоо энэ яг сургалтын талаар мэдээлэл авах гээд байгаа юмс жоохон тийм альбан маягийн мэдээлэл үгүй. Яаж суралцах вэ? Юу заадаг вэ гэхээр нэгт төлбөр бол 660 мянган төгрөгийн төлбөртэй байгаа. Тэгээд анхааруулах зүйл юу вэ гэхээр манайх нөгөө 3 компани маань өөр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд Миборны дээр маань сургалтын маань үйл ажиллагаа явагддаг. Одоо харин Миборны дээр маань бас хэдэн үйлчлэгээ нэмэгдэж байгаа болохоор удахгүй нөт төлөгч болох ч байгаа. Тийм болохоор одоо 660 мянган төгрөг дээр нэмэх нь 10% буюу дахиад 66 мянган төгрөг нэмэх хэрэг чинь 700 хэдэн мянга те 720 мянга даваа явчин. Тийм болохоор нөөц төлөвч болохоос өмнө сургалтанд суугаасаа гэж бас та нарыг үсэж чинь хинт ч байсан хамаагүй 66 мянган төгрөг чинь бас мөнгө. Тэгэд ер нь манай компаниас нийгмийн их өндөр хариуцлагатай. Тэр нь юу вэ гэхээр гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдэд 50% хөнгөлт өгдөг. Гайхамшигтай 50% хөнгөлт өгдөг. Яагаад вэ гэхээр гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд маань 2-3 жил ажил хийх чадвар байдгүй, боломж байдгүй. Тэгээ нөхрийн гар хардаг ч юм аав ээжийн гарыг хардаг. Тим эмэгтэйчүүд маань ажил хийхийг хүсдэг ч гэсэн гэрээсээ гарч чадахгүй юм чи яах юм бэ? Тийм үстэй. Тэгээ интернетээр л ажил хийн. Тэгээд интернетээр ажил хийхээр тэгээд ажил хийх боломж бол их бага. Тийм ээжүүдтэй бас нэг тийм гоё хөнгөлт байдаг. Тэгээд сургалт маань яаж төлбөр бол ойлгоцсон тийм ээ. Төлбөрөө 660 мянган төгрөг төлнө. Тэгээ хичээл юм уу эсэлт эхлэхээс өмнө 2% төлж болдог. За тэгээ төлбөр төлсний чинь дараа чи ямар ирэх авах вэ гэхээр 20 цагийн видео хичээл үзэх ирэх бүхий академийн бүртгэл хаягтай болно. Хичээлээ жилийн дараа ч үзэж болно, 2 жилийн дараа ч үзэж болно. Гэхдээ хүмүүс ингээд нөгөө хугацаагүй сургалт болохоор ингээд яагаад гэдэм юм
хичээлээ ингэж за маргааш үзье угаасаа хугацаанд дуусахгүй юм чи маргааш үзье гэсээр байгаа. Жилд амдсан хүмүүс байдэн шүү. Жилд амдсан тэгээд жилийн өмнө нэлсчээд багшаа би хичээлээ үзэж эхэллээ. Хөдөө явжсэн юм аа, гадагшаа явсан юм аа, ажил ихтэй байлаа гэх тиймэрхүү юмнууд байдаг. Хичээлээ тэгээ бүртгүүлсэн бол 45-аас 60 хоногт хичээлээ үзээд тэмдэглэлүүдээ өчөөд асуух юмнуудаа асуух хэрэгтэй. За тэгэхээр энэ дотор одоо ямар хичээлүүд багтдаг вэ гэхээр нийтдээ 33 төрлийн ажлын байр байгаа. Тэгээд энэ 3 жилийн хувьцал дээр дахиад 1-2 сэдв нэмж баяжуулж байгаа. Энэ дотор юу байдаг вэ гэхээр энд хамгийн ихний сэдв бол интернетээр хэрхэн худалдан авалт хийх вэ? Хэрхэн хямдхан худалдан авалт хийж урамшуул авах вэ гэдэг хичээлүүд. Энэ бол хамгийн энгийн хичээл. Хамгийн одоо нэг хичээлүүд маань хөнгнөөсөө хүнд рүү явж байгаа. Тийм болохоор энэ бас хичээлүүд маань дотор 3 төрөл байгаа. Хар ажил гэж байна. Оюуны ажил гэж байна. Хар ажил ба оюуны ажил гэж. Яг л нэг амьдралтай адил хар ажил гэдэг маань ингээл баахан юм бичдэг зургнаас хараад одоо юм ингээ шивэл зүгээр ингээл юмн дээр бүгэлж apply хийгээд цаашаа явуулдаг тийм ажил байна. Маш их ажилтдаг мөртлөө маш бага хэмжээний цалин авдаг. Одоо чинь сард нэг 200-аас 300 доллар авдаг юм тийм ээ. За оюуны хөдөлмөр ба хар ажил гэдэг маань бас л их юм хийдэг. Тэгээд толгоон дээр байгаа жоохон мэдлэгээ ашиглаж болдог. Компьютер дээр одоо ядаж Photoshop ашигладаг, өөр програмууд ашигладаг тийм ээ. Жижиг анхан шатын програмууд ашигладаг. Тэд нар маань бас их ажилдаг. Тэгэл их толгоогоо гашилдаг. Тэгээ сарын цалин нэг 500-аас 800 доллар шүү дээ. Яг нөгөө хүн хэр их ажилласнаар ямар ажил сонгож авснаар энэ бас их ялгаатай бол явчихдаг л да. За тэгээ сүүлийнх нь болохоор оюуны ажил. Оюуны ажил гэдэг маань одоо интернетэд одоо юм бүтээгээ тэрнийгээ зарах, борлуулах, өөрийгөө борлуулах, олонд яаж өрөх үү гэдэг тиймэрхүү юмнууд байдаг. Одоо тэгээ Amazon гэх та нар компани мэднэ. Amazon төрөл ажиллах одоо M-Truck гэдэг хөтөлбөр өгдөг. Тэр хөтөлбөрт яаж багтах уу? За тэгээд одоо нөгөө хүмүүсээс их юм асуудаг байхгүй. Facebook дээр одоо пэйж лайк өсгөж мөнгө авдаггүй ч гэж тийм юм бол ерөөсөө байдгүй шүү. Тэгээ манай дээр хамгийн бидний үзэн яддаг юу вэ гэхээр одоо нөгөө PTC буюу PTC төрлийн ажлууд байдаг. Одоо нөгөө сурталчилгаан дээр дарж мөнгө олдог тийм ажлууд байдаг. Манай тим ерөөс заадгүй тэрний эсрэг байдаг. Тэгэл яг 45-аас 60 хоногт яг үнэндээ та нар заяа бүр өдөр бүр сууж ижлийн сэдвийг дуусгана. Бүр цаг заваа гаргаж явж иж. Ер нь та нарыг бол интернетээр харах юм чинь бол өөр болно. За тэгээд 45-аас 60 хоног чи юмаа үзнэ, тэмдэглэн амар ихэн байгаа. Тэмдэглэж үзнийхаа дараа тэдрийг хэрэгжүүлнэ. Тэгээд сар болно. Тэгээд энэ дэр бас хүмүүс хамгийн их сонирхолтой юм нь юу гэдэг вэ гэхээр хэр их мөнгө би авах вэ? Ямар цалин авах вэ гэж хүмүүс их асуудаг. Гэхдээ би энэ тэр цалингаас илүү та нар хамгийн түрүүнд юуг авдаг вэ гэхээр нэгт толгоондоо юм ээж авч. Хамгийн зөв хөрөнгө оруулалт толгоонд юм ээж л авах байгаа байхгүй. Одоо би л тэгж бодсон. Манай сурагч нар энэ сургалтанд суучаад би ийм долларын цалин авч ийн гэж өнгөрөхөөс илүүтэй манай сурагч нар бол ийм юм хийчлээ, тийм юм хийчлээ, ийм бизнес эхэлж чинь, интернетээр ийм бизнес эхэлж чинь, ингэж чинь тэгж чинь гэдэг юу сурсан юм аа цаашаа өргөжүүлээд ингэ сурах ирмэлцэлтэй байдаг. Түүнээс бол одоо тэр $500, $800, $1000, $2000 болох тэр хүмүүс нэг тийм сонирхолтой биш байдаг. Яг тэгээд мөнгөний яагаад вэ гэхээр тэр хүмүүс маань ихэвчлэн оюутан залуу сурагч нар байдаг болохоор мөнгнөөс илүү хүсэл мөрөөдөл нь илүү байдаг. Тэгээд яг мөнгө хэрэгтэй байгаа хүмүүс маань бол тэгээ ажиллаа яг л $500-800 хэр хийснээр аваа явцдаг. Тэгээд бас хүмүүс ингэж бодож магадгүй сар ингээд $300 сар ажиллаад гэрээс интернетээр сууд $300, $600 олчих юм чи ер нь хүмүүс ажил хийгээд хэрэг байна уу гэж боддог. Тийм шүү дээ. Үнэн угаасаа л тийм байхгүй. Та нар одоо бод монголчууд бид нар амар хүлэгдсэн байгаа байхгүй. Тэ? Одоо Монголын дундад цалин 600-700 мянга байна, тэ? Тэгэл бодоод үзэлтэй. Та нар Америк руу очиод нэг компанид сарын 600-аас 700 мянган төгрөгийн цалинтай хизээж ажил хийхгүй заяа. Зүгээр дэлгүүрт худалдаг чигээ тэрнээс ихийг олно. Яагаад одоо ийм амархан ажлуудыг бид нар ингээд гэрээсээ хийж болж чинь, ийм цалин авч болж чинь вэ гэхээр гадаадын компаниуд аутсорсинг буюу аутсорсинг хийгээд заавалчгүй тэр Америкт байгаа нэг хүний сард $3-аас $4,000 төлж ажилуулахын оронд гадаадаас бэлэн платформ өөрсдөө бүтээгээд гадаадаас хямдхан ажиллах хүчин авчдаг байхгүй. Яг үүндээ. Одоо бид нар бол яг үүндээ одоо гэрээсээ нэг $2,000 үнэлгээтэй ажлыг нэг $500-аар хийгээд байна гэсэн үг байхгүй. Биднэрт ч ашигтай, гадаадууд ч ашигтай. Тиймэрхүү ажил байдаг. Тэгэхээр долларын хаш Монголд өндөр, тэгээ Монголын цалингийн хэмжээ бага болохоор интернетээр ажил хийх бол хамгийн зөв алхмуудын нэг байдаг. Тэгээд миний хувьд бас намайг ямар ажил хийдэм бэ гэж магадгүй. Тэгээд бас манай Миборныгийн манай элсэлтүүд сар бүр бас элсэлт аваад идэггүй. Энэ юутай холбоотой вэ гэхээр би өөрөө маш олон
газартай хамтарч ажилладаг маш олон манай компанид хийдэг ажлууд байдаг, хийх ажил байдаг. Тэр ажлуудаа хийж хоорондоо би сурагч нартайгаа холбогдох боломж байгаа. Ялангуяа шинэ сурагч нартайгаа холбогдох боломж бага байдаг болохоор эзэлт бол сар бүр аваад байдгүй. Тэгээ ер нь ажлууд маань овоож игдрээд нэг учир зүгөө олоод ерөнхийдөө өөртөө нэг жоохон брейк амралт авч явах хугацаанд сурагч нартаа ингээд шинэ эзэлт авдаг. Тэгээд өмнөх сурагч нар маань одоо ч гэсэн хичээлээ үзэх боломжтой. Нэгдүгээр эзэлтээс хойшоо бүх үздэг, асуух юмнуудаа асуугаад. Ер нь тэгээ бас би ер нь өөрөө бол их бахархтай. Тэгээ миний бас хамгийн их одоо ингэж дотор толдоо одоо ингэж харамсч явдаг зүйлс юу вэ гэхээр манаас зарим сурагч нар бас яг шударгал бай тань амжилтгүй сурагч нар манахаас гардггүй гэвэл гардаг. Энэ хоёр талтай. Манай талаас ч байгаа, нөгөө талаас ч байгаа. Манай талаас нь юу гэдэг вэ гэхээр манад бол интернет дээр хийх боломжтой бүх ажлуудыг л тайлбарладаг, заадаг. Тэгээ манай бүр энд дэлхийд байхгүй юмыг бас хүсээд ороод ирсэн хүмүүс бас байдаг байхгүй юу? Бүртээ дэлхийд байхгүй одоо шууд Google-д ажиллах, Facebook-д ажиллах, Apple-д ажиллах тиймэрхүү юмнууд ороод ирдэг. Тэгээ тэр хүмүүсийн маань бас хүлээлтэнд бас хүрэхгүй байх тохиолдол байдаг. Гэхдээ хүлээлтэнд хүрэхгүй байх гэж бол хизээш байдаг. We love team юм бол амьдралдаа сонсоагүй. Тэгээд нөгөө талаас одоо ямар асуудал амжилтанд хүрэхгүй байх вэ гэхээр надаас асуултаа ерөөсөө асуухгүй хичээлээ би даан үздэг тохиолдлууд маш их байдаг. Хичээлээ би даан судлана гэж хизээч байхгүй. Заавал ч надаас асуух хэвээр. Тэгэхгүй болохоор ингээд ганцаараа ер нь сурдаг амар олон хүмүүс байдаг. Тэгээ сурчдаг сурагч нар байдаг, мундаг хүмүүс. Гэхдээ бүр хичээлээ үзээд ойлгохгүй хүмүүс маань надаас асуулт асуухгүй бол би одоо тэр сурагч маань ойлгохгүй байна. Тэр хүн л надад хэлэхгүй бол би ойлгохгүй байна мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор бас сурагч нар маань надаас асуултаа асуухгүй ингээд за би чадахгүй юм байна. Энэ бинийг сурахад үнэхээр миний одоо цаг зав хүрхгүй юм байна. Толгой хүрхгүй юм байна гэж бодож байгаа хүмүүс бол асуултаа асуух хэрэгтэй. Нөгөө дахиад бас нэг хүчин зүйл байгаа. Залхуурдаг. Энэ бол залхуурал. Энэ залхуурал маань бас манайхтай холбоотой. Ер нь манайх буруутай. Яагаад вэ гэхээр манай систем маань бүртгэгдсэн бол чи хичээлээ жилийн дараа ч үзэж болно, 2 жилийн дараа ч үзэж болно. Тийм болохоор нөгөө юм за маргааш үзчихээ, нөгөөдөр үзчихийгээд залхуур авчихдээ. Цаа дараад нь үзэж болно гэдэг. Тэгээ энэ манай системийн маань хамгийн том давуу тал мөртлөө бас хамгийн сул тал болдог гэж магадгүй. Тэгээд манай сургалтанд суух сонирхолтой хүмүүсээ бол манай Миборны гэдэг Facebook хуудас руу бичиж болно. Ажлын цагаар 76 tik 2 22 22 гэдэг дугаар руу залгаж болно. Тэгээ манай энэ мэдээллийн бас нэг бат дэлгүүнгээ ажилчин байд юм аа. Наадтай амар адилхан болоотой. Тэгээд тэр үед хоёрыг бас ялгдаг. Гэхдээ би бас хаяа утсан дээр байдаг шүү. За тэгээд магадгүй за энэ нэг бондор залгуу нэг гой юм яриад байна да. Сургалтын яг энэ ярьсан шиг байдаг юм уу гэж бодож иж магадгүй. Хэрэг тийм бол бас манай сурагч нар манай Facebook хуудсан дээр зургнууд нээдэг, Facebook хаягууд нээдэг. Манай сурагчдаас бас асуугаад үзэх хэрэгтэй. Тэгээд бас вебсайт дээр талархлын үгсэд манай сурагчдын бас хэлсэн үгнүүд байдаг. Тэдрийг бас үзэх хэрэгтэй. Тэгээд 660 мянган төгрөгийн төлбөр бол ер нь бол хангалттай. Манад ч хангалттай, чамд ч хангалттай. Гэхдээ яг үүндээ энэ 660 мянган төгрөгийн төлбөр чинь та нарт бол яг олдож байгаа амар том боломж واخгүй. Түүнээс л одоо би ингээд та нарт өөрийнхөө мэддэг, өөрийнхөө хийдэг ажлуудыг та нарт гэлтгүй одоо би яг чам зориулж хэлээ. Хинт чамд одоо Монгол улсад байдаг ямар ч хүн чамд 20 цагийн видео хичээлийг 660 мянган төгрөгөөр үнэлж өгч чадахгүй. Энэ бүр хитэрсэн юм баггүй. Чи одоо энэ 45 хоног үзэх хичээл чинь зөв ганцаарчлаад би чамд одоо зааж өгнө гэвэл төлбөр нь 3-4 сая болно. Яг одоо энэ хичээлийн үнэлгээ гэвэл 10 сая ч болж магадгүй. Амар том үнэлгээ байгаа. Энэ төлбөр маань яагаад бага байна вэ гэхээр олон хүнд хүрч байгаа. Олон хүнд энэ хичээлүүд маань хүрч байгаа болохоор ингээ гоё хямдраад ер нь боломжийн үнэтэй бол болоо яваад эхэлчихэж байгаа. 660 мянган төгрөг бол өндөр үн. Гэхдээ чи энэ 660 мянган төгрөгийг манай төлөөд тэгээд манай хичээлүүдийг үзээд өөрөө хичээгээд надаас асуух юмудаа асуугаад явах юм бол 660 мянган төгрөг чаа 660 сая ч болж магадгүй. Эсвэл чи юу ч хийхгүй бол хасах 660 мянган төгрөг болно. Чи юу ч хийхгүй чи залхуур бол тэр 660 мянган төгрөгийг чинь бид манай компани аваад өөр юм зарцуулна. Тэгэл чи өөрөө хийчих хэрэгтэй. Хэрвээ чи өөрөө хийчих чадах юм бол чи тэр 660 мянган төгрөгөө манай компанид өгч байгаа. Тийм ээ. Тэгээд чи үнэхээр хичээл надад ашигтай. Яагаад тэгэхээр манай сурагчдад амжилттай бол надад гоё явахгүй те. Би ингээл манай сурагч тэнд явж гин, тэнд ажиллаж гин гэд би энэ тэнд манай найз том мундаг ах одоо тэнд ажиллаж гин. Манай сурагч нар ингээл ажиллаж байгаа том газар орох амар баяртай. Тэгээд надад манай сурагч нар пицца авч өгдөг байхгүй юу?
Тийм болохоор чи амжилттай сур мэдээ. За тэгээд сургалтын мөн талаар мэдээлэл авч чадсан болов гэж найдаж байна. Тэгээд тий хамгийн чухал юм яриаг байна. Манайх гар утасны аппликейшнтэй болж 3 жилийн дараа. Бүр 3 жилийн дараа. Энэ юу гэхээр сурагчид маань одоо цаашаага 5 сарын сүүлээс хойшоо хичээлүүдээ Android, iOS үйлдвэрлэлийн системтэй төхөөрөмжүүдээс үзээд явах боломжтой болж байгаа. Гэтэ хичээлүүд ер нь компьютероос үзчихвэл их амар байдаг дөө. Тэгээд ер нь бас манай сурагчдаар бас миний хичээлийг давтаж үзэх сонирхолтой байд юм шиг байна тэгээд. Ер нь их гоё болоотой юм л те би. Ярьж байгаа яриамын ч хүртэл гоё. За тэгээд сургалтын талаар хангалттай мэдээлэл авч чадсан болов уу гэж бодож байна. Тэгээд энэ видеог би альбом маягаар хийсэн бол бас та нарт сонирхолгүй байсан байж магадгүй, бас зарим хүнднээс хамаагүй дээр байсан ч байж магадгүй. Энэ тэгээд би өөрийнхөө блог дээр тавьж байгаа бичлэг болохоор гайгүй л хөдөө гэж найдаж байна. За тэгээд сургалтын мөн талаар асуух асуултуудаа манай Миборнигийн Facebook хуудас руу өчээрэй. Хамтдаа яснаа бүгд маш их баярлалаа.